Өнөөдрийн бичлэгээр бид метронд суухаар яваад Орос руугүй алга болсон хоёр охины түүхийг ярилцах болно. Энэ түүх тухайн хотынхоо хамгийн учир бүтүүлэг байдлаар хүн сургаггүй алга болсон хэрэгүүдийн нэг болж, он цаг өнгөрхийн хэрээр хотынхны дунд яригддаг учир бүтүүлэг нууцлаг түүхүүдийн нэг болсон юм. Одоо ингээд үйл явдал өрнөх 1986 оны Зөвлөлт холбоот улсын Новосибирск хотод очицгоё. Тухайн үед Таня Карамбаева болон Катя Ришева нар 185 дугаар сургуулийн 2 дугаар ангийн сурагчид байв. Охид нэг ангид сурдгаас гадна хоорондоо тун дотн нөхөрлөдөг байсан юм. Тэд бие биенхээр зочилж гадаа чамд тоглолцоодог байв. Тухайн хэрэг явдал болсон 2 дугаар сарын 5-ны өдөрч гисэн охид сурсан зангаараа хамт тоглох болжээ. Хичээлээ тараад Катя Ришева Таняг даган гэрлүүн тоглохоор явсан байна. Таня охины гэр сургуулаас нь хэдхэн метрийн цаана ойрхон байдаг байв. Охтууд Танягийн өрөөнд тоглож байгаад хэсэг хугацааны дараа Танягийн ээж Галина дээр ирж гадаа тоглолцоож болох уу хэмээн асуужээ. Охины ээж ч гэсэн Катяг сайн мэддэг, ээжийг нь ч мэддэг байсан. Охид өмнө нь нэг биш удаа гадаа тоглоод оройтхгүй асуудалгүй гэртээ ирчдэг байсанд тэр өдөрч гисэн зөвшөөрсөн гэв. Охтууд ээжд нь гадаа тоглохоос гадна саяхан хотод нээгдсэн метронд сууж хэсэг яваад эргээд суугаад хүрээд ирнэ гэж хэлцгээсэн байна. Тухайн үед метротой болоод 50 гаруй жил болчихсон байсан нийслэл Москвагаас хол байх Новосибирск хотод анх удаа метротой болоод удаагүй байсанд хүүхдүүд бити хэл том хүмүүст сонирн байсанд зарим нэг нь онцон шаардлагагүй хэрнэ метронд сууж яг л паркийн тоглоом дээр тоглож байгаа мэт зугаагаа гаргадаг байв. Сурагчид ч хичээлээ тараад метрогоор ийш тийшээ газар доорх сүлжээг сонирхон явцгаадаг байсан бөгөөд эцэг эх нь ямар ч асуудалгүй явуулдаг байсан гэжээ. Энэ жишгээр Галина Карамбаевач охтыг метрогоор тоглохыг нь зөвшөөрч тасалбар авах задгаа мөнгө өгөөд гаргасан байдаг. Гэвч 15 цаг үед охтууд иргэн ирээгүй эмэгтэй баг зэрэг санаа зовнсон гэжээ. Галина охинтой хамт тоглоо явсан Катягийн ээж болох өөрийн амьдаа мөн л Галина Ришева руу залхан охид тэднийд очоогүй юу хэмээн асуусанд өнөөх нь ирээгүйгээд тоглож л яваа ойлгүй удахгүй ирэх үзгээд нэг тоогоогүй байна. Гэвч энэ ярианаас хойш хэдэн цаг өнгөрч өвөл эрт бүрэнхий болох үед охтуудаас нь сураг ажиг гараагүйд хоёр ээж сандралдан цагдаагийн хилцэн гадаа уулзцааж өргөдөл өгцгөв. Тэр орон 19 цаг үед хишгийн цагдаагийн ширээн дээр ээж нарын өргөдөл аль хэдийн хэвтэж байлаа. Ээж нар шууд охтуудаа хайхыг хүссэн ч хүүхдүүд чинь өөрсдөө хүрээд ирэх үзгээд хөдөлж өгөхгүй байсаар маргааш нь л нэгэн цагдаа нар хөдөлж эхэлсэн юм. Цагдаа нар тэр оройдоо хайгаагүйд хоёр ээж өөрсдөө ойр хаваараа хайсан гэв. Охид 8 болон 9 настай байсан ч цагдаа нар тэр үед шууд хайгаагүй нь маш том алдаа болсон байна. Хожим охидын эрен хайх ажил тухайн цаг үедээ тэр хавьдаа хийгдэж байсан хамгийн том эрен хайх аврах ажиллагааны нэг болсон нь Таня охины ээжийнх нь авгах нь өмнө нь хууль хүчний байгууллагад ажиллаж байсан л тийм өргөн хүрээг хамарсан гэдэг. Эрен хайх ажил Таня Карамбаевын гэрээс эхэлсэн нь охидын хамгийн сүүлд байж байсан газар юм. Гэрийнхэн дараа тэр өдөр охтын очихоор явсан Октябрьская метроны буудлаар эрен хайх ажил үргэлжлэв. Охтууд метроны буудлаар орохоос өмнө сургуулаараа шагаасан байж магадгүйгээд сургуулийн эргэн тойронд мөн хайсан байна. 80-ад оны Новосибирск хот аль хэдийн сая давсан оршин суугчтай хот байсан төдийгүй охтын сургуу болсон байх боломжтой хотын тэр хэсэг ажлын өдөрч хүн их явдаг. Хөл хөдөлгөөнтэй газар байсанд цагдаа нар боломжит гэрчийг хайж эхлэв. Гэрчүүд ч төдөлгүй олдож метро явах замд нь охтыг харсан гэх хэд хэдэн иргэд олдсон юм. Албан ёсны мөрдлөгт охид яг метроны буудлын дээр байгааг нь харсан хүн гараагүй гэсэн ч албан бус мэдээгээр охтыг метроны буудлын дээр харсан гэх хүмүүс олдсон гэдэг. Эрлэн ажилд цагдаа сэргийлхийнхэн цэргийнхнээс гадна охтод санаа зовнсон иргэд ч оролцож байв. Эхний хэдэн өдөрт хотын дээгүүр нисдэг тэргээрч эрен хайж байлаа. Эрлэн багийнхан охтын явсан метроны буудлын замд байх муу усны нүх, шугам хоолой, дээвэр, чирдаг, подвал, шуудуугээд бүхнийг үтсэн ч юу ч олоогүй. Эхэндээ ямар нэгэн хувилбар дэвшүүлэлгүй нүх сүв болгонлоо шургаж хашаа хороо болгоныг давж хайж байсан ч үр дүнд хүрэлгүй өдөр хоног өнгөрөх тусам охид 9 минут олдох найдлага баг багаар тасарч цагдаа нар боломжит хувилбаруудыг дэвшүүлж тэднийгээ шалгахаар болсон байна. Золгүй явдал болсон байх гэх хувилбар анхнаасаа л дэвшүүлэгдэж байлаа. Тийм ч учраас анхнаасаа Эрлийн багийнхан аюултай газруудад илүү анхаарлаа хандуулж байсан юм. Эрлийн ажил үр дүнд хүрэхгүй удах тусам хот даяар янз бүрийн таамаглал, цуу ярианууд ч иргэдийн дунд тараад эхлэв. Тэдгээр таамаглалын нэгэнд охид хотын газар доогуур урсах жижиг гол руу унсан байх гэх таамаг. Анх хотыг барихтаа дундуур нь урсах нэгэн жижиг голыг сувагт хийж дээгүүр нь битүүлсэн бөгөөд гол урсаж буй бетонын хонгил руу бууж болдог нүхнүүд гаргаж тэдгээр нүхээ том нүхтэй сараалжаар тагилсан байв. Хамгийн аюултай нь
өвөл цас дарсан үед энэ сараалчны нүхнүүд анзаарагдахгүй болдог гэжээ. Гэхдээ хүүхдүүд мэдхгүй гიშгсэн ч тэр нүхээр хоёрын хоёроо багтаж доошоо унсан байх нь бас эргэлзээтэй таамаг гэдэг байна. Мөн цагдаагийн тухайн үеийн мэдээ донд газар доорх голоор хайсан эсэх нь тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. Үнэхээр цагдаа нар нүгсөв сувг шуудаг бүрийг шалгасан нь үнэн бол газар доорх гол урсаж буй хоолойгч шалгасан байх ёстой. Хэрвээ ямар нэгэн байдлаар охид гол руу унаж өнөөх гол нь том гол болох овд мөрөнд цутгадаг тул охид олдгоосоо өнгөрсөн байх нь гарцаагүй. Гэхдээ тухайн үед 2 дугаар сар байсанд гол бас урсаж байх нь юу л бол мөн гол гэхээсээ илүү горих шиг гүнзгий биш урсгал багттай гэв. За голын таамаг ийм бол дараагийн таамаглаар охид метроны буудлын дээр ирээд тэндээ алга болсон гэх таамаглал бий. Тухайн үеийн метрон нэг шугамтай 5 буудалтай дөнгөж ашиглалтанд орж байсан метро юм. Энэ таамаглаар бол охид ямар нэгэн байдлаар баригдаж байсан ашиглалтанд ороогүй хэсэг рүү нэвтарч тэндээ осолтож гэмтэж нас орсон байх гэх таамаг. Бүрэн баригдаж дуусаагүй тийм аюултай хэсгээр нь явж байгаад ямар нэгэн нөхрөө ч юм уу унаад гэмтсэн байх эсвэл бүр амьгүй байхад нь ажил үргэлжилж анзааралгүй дээр нь шороо юм уу бетоноор дараад тэр чигт нь бушилчихсан байх гэж үздэг. Бас нэг энэ таамаглалтай холбоотой таамгийг иргэд дэвшүүлдэг нь охид тэнд золгүй байдлаар нас барсан метроны ажилчид мэдсэн ч шинэ баригдаж байгаа бүтээн байгуулалтын нэр хүндийг унгахаас айж нууцлж дараад цогцсуудыг нь тэндээ газарт булчихсан байх гэх мэт таамаглууд байдаг. Гэвч энэ таамаглал нь арай хитрхи хувилдааны он шиг сонсогдож байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэгд аль хэдийн ашиглалтанд орсон байсан метроны хэсэгт аюултай хэсгүүд байна гэдэг юу л бол мөн охид ч гэсэн баригдаж буй хэсэг рүү очих гээд галт тэрэгний зорчих хэсгээр явсан байх нь магадлал том баг гэж үздэг. Метронд бас ажилчин алба хаагчид тэр дундаа хэв журмыг сахиулах ёстой сэргийлэхийн алба хаагчид ч байдаг тул хоёр хүүхэд тийм амархан аюултай бүс рүү бас орчих нь юу л бол ямар нэг золгүй явдал болоод албаар энэ талаар дээрээсээ дарсан байх гэх таамаглалыг охидын ар гэрийнхэн ч үг хүсэхдэггүй. Тэдний хожим хэлснээр хот даяар охидыг ирэн хайж байхад нэгт сонин хэвлэл дээр охидын талаар дурдаагүй. Дээрээсээ зохион байгуулалттайгаар дарсан юм биш байгаа гэх сонирхолтой таамаглалын талд баримт олдог байна. Эдгээр таамаглалууд нь хожим гарсан таамаглалууд бөгөөд харин одоо 1986 онд ирэн очицгоё. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ шопын хапаар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Минь дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт Store Pay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Долоо хоног идэвхтэй ирэн хайгаад хууль хүчнийхэн охидод ямар нэгэн золгүй явдал болсон байх гэх хувилбарыг өгөөсгөж эхэлсэн юм. Энэ үеэс боломжит с жигтэн хайж эхлэв. Тэд хамгийн эхлээд педофил гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан, эсвэл яллагдж байсан хүмүүсийг шалгаж эхэлсэн гэдэг. Энэ ажилч тухайн үед тун амаргүй хийгдэж байлаа. Одоо үед цагдаа нар маш богино хугацаанд нэгдсэн мэдээллийн санд нэвтрээд боломжит с жигтнүүдийг тодорхойлцдог бол 86 онд энэ ажил тийм мэдээллийн сан орчин үеийн технологи байхгүй тул амаргүй төвөгтэй ажил байв. Тэд эрүүгийн хэрэгүүд хадгалагдж байгаа олон янзын өөр байгууллагуудын архив ухаж тэндээсээ нэгтгэж байсан нь цаг их үрж байсан юм. Хэдий амаргүйч цагдаа нар нийт хэдэн зуун хүнийг шалгасан ба тэдгэрийн дунд өмнө нь ял шийтгэл авч байсан. Эсвэл сэтгцийн өвчтөй, эсвэл охидын сурч байсан сургуульд ажиллаж байгаад өөрсдийн саналаар гарсан хүмүүс гээд иргэдээс ч мэдээлэл авч сэжигтэй гэснийг нь шалгасан байдаг. Эдгээр олон зуун хүнээс нь итгэлтэйгээр энэ хүнийг л цааш нь шалгах гэх хүн олдоогүй юм. Гэвч охидын ар гэр ойр дотныхноос нь тэмч итгэлтэй биш ч гэсэн нэгэн жижигхэн шалгах сэжим олцсон байна. Ерөнхийд нь харвал охидын ар гэрийнхэн боломж болцоос сайтай айлууд байсан гэжээ. Тэгсэн хэдий ч хожим нэгэн сонирхол татхууц зүйл хууль хүчнийхэнд ил болсон юм. Охидын нэг болох Катя Ришевагийн ээж 30 настай Галина Ришевад тухайн үед өөрөөс нь 2 дахин ах нууц амраг байсан болж таарав. Тэр дундаа охидыг алга болохоос өмнөхөн эмэгтэй өнөөх хөгшин хүнээсээ харилцаагаа таслахар шийдсэн байна. Харин өнөөх нь эмэгтэйг сүрдүүлж маш ихээр харамсна гэж занл хийсэн гэх мэдээ гарсан юм. Ингэж тэр эрэхтэй энэ хэргийн анхны боломжит сэжигтэн болсон байна.
Тэр эрэгтэй нь гэр бүлтэй. Эхнэр нь мэдээж Катягийн ээжийн талаар мэдэхгүй бол Катягийн ээж ч гэсэн тэр хүнийг гэр бүлтэйг нь мэдээгүй байжгаад энэ талаар нь мэдэд харилцаагаа таслах гэсэнд өвгөн уурсан нь тэр байж. Энэ талаар хүмүүст ил болох үед цагдаа нар эрэгтэйг цагдаагийн газраас салгахаа болж янз бүрээр л байцан шалгасан юм. Октод алга болоод эхний өдрийн орой ар гэрийнхэн нь хайхад энэ хүн оролцсон ч энэ нь гин буруугүйг нь бас нотлох зүйл огтхонч биш. Сэжигтэн шалгасан мөрдөгч хожим энэ талаар хэлэхдээ бид энэ хүнийг бүрэн шалгасан. Гэхдээ ямар нэгэн байдлаар холбоотой зүйл тогтоогоогүй гэсэн байдаг. Гэвч хотын иргэдийн дунд энэ л ээжийнх нь нууц амраг гэгдэж байсан хөгшинг сэжиглдэг. Түүнийг гин буруутаач гэдэг таамаглууд явдагч. Хууль хүчний байгууллага албан ёсоор ямар ч мэдээлэл хийгээгүй юм. Өмнө нь дурдсанчлан энэ хэргийн талаар тухайд яагаад ч юм огт хэвлэлээр дамжуулахдаггүй байснаас үүдэлтэй байх гэжээ. Хожим бидний үед нэгэн интернет хэрэглэгч 86 оны энэ түүхийг хотынхоо нэгэн форум дээр бичсэнд хүмүүс ихээр сонирхож энэ хувилбарт итгэдэг байна. Тэр хэрэглэгчийн бичснийг одоо хүргэцгээе. Би энэ хэргийг маш сайн санаж байна. Тэр үед би 20 настай их сургуулийн оюутан байсан. Би ч октын гэрийн ойролцоо амьдардаг байсанд анх энэ хэрэг илүү анхаарал татаж гадуур явхдаа тэм насны октуудыг илүү анзаардаг байлаа. Октын нэг болох Катягийн ээж өнөх нууц амаргаасаа харилцаагаа таслана гэх үед эрэгтэй уурлаж зөвхөн Катяг л хулгайлах байсан ч тэр үед нь Таня найзтайгаа хамт байж таарсанд аргагүй эрхэнд хамтд нь хулгайлсан. Тэр октыг сүртэй анхаарал татлахгүй авч чадсан нь Катя түүнийг таньдаг тул дагаад явсан. Харин Таня найздаа итгэхэд мөн дагаад явсан. Эрэгтэйг шалгах явцдаа төр саатуулах байранд хорих үед хамт хоригдож байсан хүмүүс бидэнд ч гэсэн хүүхдүүд байгаа. Яалаа гэж чи хүүхдүүд оролдож байгаа юмгээд түүнийг хэрцгийгээр тамлан зовоон зодож өнөөхөн ч зодуулж байхдаа гин бурууга хүлээж. Гэхдээ би октыг яг алаагүй гэсэн ч хоригдлууд зогсолгүй зодсоор тэнд нь алсан гэдэг. Харгалзагчид болон цагдаа нар хамт хоригдож байсан хүмүүст нь маш их уурлан хэн алсныг нь болон октын цогц хаана байгааг хэлүүлээгүй байхад алчглаа гэж байсан. Би энергийн талаар энэ мэдээг яаж мэдээд байна вэ гэхлээр ээж маань тэр үед шүүхт ажилладаг байсанд энэ түүх хууль хүчнийхний дунд тарахад олон нийтэд ил болоогүй дарагдаад өнгөрсөн. Та нэгэн гэрийнхэнд энэ талаар огт хэлээгүй, нэгэнд нотлогдоогүй, үнэн худлыг нь ч мэдэх боломжгүй болчихсон энэ зүйлийг хэлээд яах вэ гэсэн. Тэгэхээр охин зүгээр л буруу газараа, буруу үедээ явж таарсан гэсэн юм. Энэ нийтлийн дараа хүмүүс энэ хувилбарт итгэж эхэлсэн ч яг хэн энийг бичсэн хэр зэрэг найдвартай мэдээлэл гэдгийг нь огт мэдэх боломжгүй. Мөн тэр ээжийнх нь нууц амраг гэдэг хүн яг яасан? Үнэхээр саатуулах байран зодуулаад өгсөн үү? Гин бурууг нь тогтоогдоод суллагдсан уу гэх мэт цаашдын хувь заяаныхын талаар мэдээлэл хаанч ил байхгүй байгаа юм. Гэхдээ үнэхээр энэ хүний бичсэн шиг саатуулах байранд өөр гэмт этгээдүүдэд зодуулаад өгсөн бол энэ хүний ар гэрийнхэн хил ам гаргаж гин бурууг нь тогтоолгоогүй байж саатуулахдаа амь насыг нь хохироочлоо гэхгүй байсан гэж юу? Тэд зүгээр л хэргийг даруулаад өнгөрөхүү гэх асуулт гарч ирж байгаа юм. Гэхдээ нийгэм өөр байсанд ааваасаа ичиж зовоод чимээгүй өнгөрсөн ч байж бас болно гэж итгэдэг хүмүүс бий. 1988 онд буюу хоёр охины хэрэгээс 2 жилийн дараа Новосибирскт нэг охины цогц орцны хогны бункерээс олцсонд иргэд эхлээд сургуу болдог хоёр охины нэгний цогц байх гэсэн цуурхал тарааж байсан ч энэ нь өөр охин болж таарсан байдаг. Хогны бункерээс олддог охин болцоо муутай айлын охин байсан бөгөөд ээж нь түүнийг огт хайхардаггүй байсан гэв. Охиныг хөнөөсөн хүнийгч удалгүй олж ял өгөөд шоронд явуулсан байна. 1986 оны 2 охин сургуу болсон энэ хэрэгт эзэн холбогдогч тогтоогдоогүйгээд 2020 онд мөрдөн шалгах ажиллагааны төр зогссон байгаа ч хэрэг бүрэн хаагдаагүй байгаа билээ. Хэзээ нэгэн цагт иргэн сэргэх боломжтой гэх мэдээ гарсан юм. 2014 онд Оросын холбооны улсад гарсан шинэ хуулиар олон жилийн өмнө гарсан ч илрээгүй хэрэгүүдийг сэргээн орчин үеийн техник технологи ашиглан мөрдөж байгаа. Мөрдөгчд 20-30 жилийн өмнөх нэгэнтээ илэрхээсээ өнгөрсөн мэт байсан хэрэгүүдийг ч илрүүлсээр байгаа гэжээ. Тэгэхээр хэзээ нэгэн цагт октын хувь заяаны талаар ил болно гэж найдахал үлдлээ. Энэ хооронд нь Таня Карамбаевын амьдарч байсан байшин байхгүй. Оронд нь их сургуулийн барилга байгаа бол октын хамтдаа сурж байсан 185 дугаар сургуульч гэсэн нураагдаж өөр шинэ барилга баригдсан юм. Тэр үеийнхээс одоо үед зөвхөн октын очихоор явсан Октябрьская метроны буудлал хэвээр байгаа гэжээ. Энэ хүрээд хариулт үгүй бичлэг төгсөж байна. Бичлэгт ярьсан түүхийн талаар төрсөн сэтгэлээ комментор бичиж үлдээгээрэй. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзалт болно. Баяртай.